Hi. Бичлэгтэй тавтай морил нэгсэн юмнуудаа үзүүлдэг бичлэгээр эргээд ирлээ. Энэ бичлэгийг хийхэд бүр зөндөө бодлоо. Тэгээд янз янзын шалтгаанаас болоод ерөөсөө нөхцөл нь бүрдэж өгөхгүй байсараад энд хүрээд ирсэн байна. Бол 4 сард хийгдэж байгаа бичлэг. Тэгээд 4 сар бол миний төрсөн өдөр, манай охины төрсөн өдөр тохиодог сар ахгүй юу. Тэгээд бид нэр завгүй байлаа. Би бас Аризона руу төрсөн өдрийн аялал хийгээд ирсэн найзтайгаа дүүтэйгээ Bruno Mars-ийн концерт үзсэн. Амар гоё яасан. Сараас эхлээд юу нэгсэн бэ гэдгийг үзүүлээд тэгээд ерөнхийд нь бүгднийг жоохон түүхийг нь ярьж өгөөд хийсэн юмнуудаа дурсамж болгож бичлэг болгож үлдээгээд зархын зараад хүмүүс бэлгэлхийг нь бэлгэлж байгаа байхгүй юу. Манай гэр бүл Хавай арлаас нүгээд буцаад Монгол руугаа нүгээд очих байгаа. Бэлтгэл ажил эхэлсэн. Нэгсэн юмнуудаа аваад явна гэх юм бол угаасаа миний чимдаан эдэрт бол ерөөсө багтахгүй. Энэ жил болохоор миний өмнө жилүүдтэй харьцуулах юм бол бүр яг өөрийнхөө төсөөлжсэнээс бүр ингээд том би барах чадахгүй хаа гэсэн юмнуудаа нэгсэн юм жил хийсэн байхгүй юу. За нэг сард нэг юм нэг чи гэсэн нэг юм бодолтой. Тэгээ ер нь бол ингэ нэгсэн байгаа. Тэгээд одоо ингээд нэгсэн юмнуудаа танаас үзүүлье. За 1-р сард ийм том картыг нэгсэн байхгүй юу. Энэ дөрвөлжин ингээд нэхээсүүд нь бүгдээрээ юм өөр хээтэй. Тэг би нэг яаж хийсэн бэ гэхлээр 1-р сарын 1-ээс эхлээд өдөр болгон нэг шин юм хэн хийж сурыг гэсэн юм өөртөө чаленж тавьсан байхгүй юу. Тэнгүүтээ энэ хэнүүдээ ингээ бүгдийг адилхан хэмжээтэй хийж агаад эднэрийг бүгдийг нийлүүлээд нийт 16 ширхэг ийм дөрвөлжин тэгсэн байхгүй юу өөр төрстэй. Ер нь Pinterest дээр ингээ хараалсан байхгүй юу. Тэгээ яг ийм яг адилхан юм хийтэй биш л те. Юм шал өөр хийтэй эсвэл яг ийм жигд ч юм уу. Тэг би болохоор жоохон ийм too much заримдаа хүмүүс мөр санагдаад идэг болохоор өөр дүрстэй өөр хийтэй тийм байд. Хэцүү байсан юм нь бол ингээд бүгдийг нэг холбох байсан заяа. Түкээ хідэн цагийн хичгэн авсан. За одоо ингээ өмсөд үзүүлчтэй хальт гадуур өмсөд. Одоо ингээ уйдаг. Энд дээр бол баг зэргийн ийм өөрчлөх дараагийн удаа нэг юм бол өөрчлөх тийм юмнууд бас байгаа л да. Одоо энэ цахны иргэдгийг ингээд хооронд нь холбогдох ч юм уу. Тэгээд ер нь жигтгэн өнгөөр бас нэхэж үзнэ гэж би бодоод байгаа байхгүй юу. Яг ийм картыг нь би онлайнаар яг хүмүүсийн ингээ гараараа нэхээ зардаг тийм том юм вайрл бүр юм шопод гэдэг байхгүй юу. Брэндүүд гэх юм уу. $400. 350 би Etsy-гээс бас харж үзсэн. Гоё уцаар нэхээгүй нэх гоё загвартай биш ширнэ 250 мав гэх мэтчлэг ер нь бол маш үнэтэй байсан байхгүй юу. Тэгээ окей. Юун төлөө нэхэд сурлаа да. Өөртөө нэг нэхэд авчихъя. Би өөрөө наран дуртай болохоор бас өөр төрлийн юм нарнуудыг ингэж нэгсэн байхгүй юу. Одоо тохиолох юм бол энэ байна. Өөр хаана вэ? Энэ байна. Тэгээ энэ ханцунд энэ ингэр дээр байгаа энэ гэх мэтчлэг юм өөр гоё нарнууд тэнгууд би ингэ нарыг өмсөө явж гин гэж бодлоо та. Celestial Hantos гэд тэдрийг бас ингээд нэхэд энэ тэнд нь оруулж өгсөн байхгүй юу. Харуулъя л та. Нарны хаант болсон энэ байна. Тэгээд сарны хаантус. Тэгээд одны хаантус. Йоо. Сүнслэг ийм хувцас нэгсэн. Тэгжгэн алдааны артлынхаа нуруунд дээр нэгсэн эрвэхээ мань доош харцсан. Гэтэ би бодсон зөв эрвэхээ ингэ доош хараад байж л гэдэг чинь ингэ юмнаас зүгтцсэн юм дээр ингэ тогтцсон. Тэгэхээр энэ бол нэг тийм амар гоц логикийн алдаатай болдог тийм юм бол биш юм байна гэж бодоод. Тэгээ ингэр дээр нэгсэн энэ чекер хэн болохоор миний мэдээж хамгийн дуртай хээ. Гайм харцаагаан дөрвөлжин хэнүүд. Тэгээ энийг 1-р сард нэгсэн бай. Нэгсэн зүйлсээс хамгийн их таалагдсан юмнуудаа та нар комент хэсэгт үлдээгээрэй заяа. Би энэ цамцандаа бол 10-9 оноо гэж байгаа. Хамгийн анхны болохоор туршлага жоохон дутаад зарим зүйлийг нэг юм дутуу хийсэн. Гэтэ би 10-9 оноо гэж байгаа. 2-р сард юу нэгсэн бэ? За энэ бол миний мөрөөдөл биелсэн гэдэг шиг. Ийм тэнгэр шиг цамц хийсэн байгаа. Хамаг бүгдээрээ хараан зүхэж байвч тэнгэр шиг бай.
Миний Instagram руу зочлоод үзээрэй заяа. Тэгээ миний Instagram бол ерөөр далай, нар, байгаль, өнгө. Хэрэв та нар тиймэрхүү юмд дуртай бол миний Instagram-ыг бас follow хийгээрэй заяа. Энэ цамцыг би бүр юм нэхэж сурхаасаа ч өмнө ямар гоё юм бэ гэж Instagram дээр ингээд пин хийгээд ингээд хатгалцсан байсан байхгүй юу. Тэгээд би 2 дугаар сард өөр нь ингээд 1 дугаар сард картыг нэхэд үтцсэн experience-ийг нь бол ингээд ойлгоцсон. Яг юм ямирхүү юм байдгийм байна гэдэг юм idea толгойд авцсан. Гэтэ эн чинь нэг юм дөрвөлжин юм. Тэнгүүд би энэ картыг нь болохоор юм бөмбөгөртэй юм ханцуу манцууны юм манжаатай гэдэртэй. Тэгээд юм мөр нь болохоор эндээсээ шууд ингэж ордог. Эндээ юм залгаатай ханцууны юм хөрхөн урд мурдаа ямар янз бүрийн товч мовч уяа муяа байхгүй зүгээр ингээд тохоод өмсдөг ийм гоё цамц хийсэн байгаа. Надад бүр үнэхээр таалагдчихаа. Энэнд бол би 10-аас 10 оноо өгнө. Тэгээд харамсалтай надад нөгөө нэг энэ үүлийн хийсэн энэ хөсгөр утас дууссан байхгүй юу? Ер нь дахиад байхгүй. Тийм болохоор би артлынхаа нуруунд дээр ингээд үүлүүд хийж чадаагүй. Гэтэ зархаар болох юм бол би артнаас үүл хийгээд зарчвал тэр хүнд нь гоё юм сэтгэл хангалуун байх болов гэж бодоод байгаа. Тэгээ артлынх нь болохоор ийм цулгай. Тэгээ уртлаасаа ингээд тэнгэр шиг харагдаж байгаа. Хүмүүс чинь тол молн ингээд селфи хийж байгаа, урдаас ээж тийм ч. Тэгээд ийм цамц нэгсэн байгаа. Тэр шиг бай гэж шүлээд штэ. Тэр шүлгээд би ясаа ямар дуртай байхгүй юу? Энэ цамцыг өмсгөр тэр шүлэг санаанд ороод итгий. Тэнгэр шиг бай гэд. Би өөрөө тэнгэр шиг байх гад ингээд тэнгэр нэхэж өмслөө. Нэлээ их юм цэнхэр утас орсон юм аа. Тэгээ би үлдэгдлэр нь бас гоё юу их айл хэдэм ботцсон байсан. Цэнхэр өнгөтэй юм чинь гоё юм бикини топ тэ тэгээд тийм гоё юм торон юм юу бүхтэйгээ бич дээр өмсдөг юм хувцсий гэж бодоод тэг хийсэн ба. Юутай хясаа шиг юм хэлбэртэй хэд. Тэнгүүтээ ингээд өмсөөд бүр үнэхээр хөр харагддаг. Би жоохон ичээд байгаа юм л да. Өмсгөөс бас нэг хідэн зураг даруулсан юм. Яг хөө тэр зургаа би ингээд оруулчих заяа энд ингээд. Яг хөө тэр өдөр л өмссөн. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө өмсөөгүй ичээд байгаа. Гэтэ би нэг гоё нартай өдөр бас өмсөж гарна гэж бодоод байгаа. За энэ ингээд топ. Тэнгүүд энэ болохоор ийм бикини. Энийг бол хизэж өмсөөгүй. Тэгэхдээ энийг би нэг удаа зүгээр нэгцнийхаа дараа ямар харагдах нь гэд өмсөж үзсэн байхгүй. Энэ чинь бас нэг юм дэлгэчээр юм. Тэнгүүд энийг нь ингэж зангитаад, голоор нь ингэж зангитаад ийм зангилаа үүсгээд голт нь тэгээд ингээд бас бикини юуны топ болгоод ингээд өмсөж болно. Энэ нь бол бүр амар хөөрхөн харагддаг. Би юу бол ингэж өмсөх баах гэж бодож байна. Хэрэглээгүй. Ийм байна. Гэтэ хэрвээ би бас жоохон ичимхий болохоор бас ингээ хамаагүй юм задгаа усны хувцас өмсөж явахаас ичээд идэг байхгүй юу? Тийм болохоор яг одоо энийг би зүгээр ингээ урдуур ингээ уучих. За. Ямар инээд зарагдав бэ? Ийм нэг юм юу байгаа байхгүй юу? Торон. Тэгэнгүүтлээ энэ нь яг юм бэлхүүсэн дээрээ ирээл ингээл яг бас тэ амир яг ичдэг хэсгийг нуугаад. Тэгээд яг энэ дээрээ энэ давхарлаад өмсчин гэсэн бодолтой нэхэж ер нь алдуусгасан юм. Энийг бас хизэж өмсөөгүй. Энэ артлыг харалтай бис би амар хөрхөн бэлдээ тавьцаагаас тий. Тэгээд нэр миний бүр ингээ олсон амар гоё юм. Монголд ингээ хавар болж байгаа штэ тий. Би нэг хавар болж байгаа гэд бодсон чинь хүмүүс амар гоё юм. Instagram дээр маань ч гэсэн гарч ирэл байсан л да. Ийм цов өмсөөл тэгэл цовн дээр ингээ амар гоё өнгө нэмхийн тулд нэг ийм зах ийм нэгсэн ийм зах зүгээл тэгэл тэр захаа бас ингээл дэлхүүсээрээ зөөж мүгээл ингээл гоё стайл хийгээл тэгээ заахгүй тэгээ би бүр тэр юм нэхмээрээсэн. Тэгээд эцэст нь нэгсээ. Маш гоё болсон. Нэг хараж нэхээсүүд нэм гоё. Дэгжин. За би энэ самдан дээр өмсөд үзүүлье.
Ингээд уучтаа. Ингээд. Тийм зах махтай хувцсныхаа захных нь доогуур нь ороод ингээ уйлчил бүр янз янз заяа. Тэгээ болоогүй. Ганцхан сим зориултаар өмсөхгүй. Нэгэ ингээ бэлхүүсээрээ ингээ оруулаад гээд юг бүгнийхээ гадуур юм өмсөөд ингээ уяад яг юм тал дээрээ гаргаад шууд ингээ хувцсан дээр чи амар өнгө нэмж байгаас тээ. Тэгээ энийг болохоор би юм хоёр өөр өнгөөр нэгсэн. Энэ нь болохоор юм бор. Бас ийм адилхан нэхээстэй. Тэгээд энийг бас үдрэн дээр зөвд үцэлж. Ийм. Улааныг нь болохоор угаацсан болохоор юм зөөлхөн юм болцсон байгаа. Энийг нь нэгснийхаа дараа угаагаагүй байгаа болохоор жоохон юм хатуу байгаа. Угаачих юм бол ингээ бүр ингээ зөөлхөн ингээ гулчгансан юм хүний бие хэлбэрээр бүр маш гойлчно. Тэгээд энийг нэгсэн. Октоодынхаа бас юугаар зүгээд ингээ өмсгсэж гэсэн амар хурмаас. Плажных нь гадуур ингээ ийм охины үг шигтэй. Ийм нэгсэн байна. Энд бол би 10-аас 10 өгнө. Үс амар таалагдсан. Тэгэл ер нь битүү малгай байна дөө. Энийг үзэлчээ гэж бодлоо. Малай охин намайг хясааны хэлбэртэй юм топ нэхэд тэгсэн чинь надтай байрцаад ээж би өнийг ч өмсөө, ээжийг би өнийг ч өмсөө гэж захгүй юу. Тэгэхээр би нэг юм жижигхэн юм бицхан. Юм дихчихсэн. Хөрхөө. Гэтэ өмсөх үнэхээр дурггүй. Тэгээд нэг л өмссөн. Тэгэл болоо. За малгаанууд руугаа орноо. Энэ бол 10-аас 11 нарж ийм гоё утсаар нэгсэн юм milk cotton гэдэг юм сүү шиг цав цагаан дээрээс нь юм зөөлхөн юм гоё материалаар ингэ нэгсэн байхгүй юу. Жод үсээс адлах юм байна л та. За үсээ буулгачихлаа. Тэгээд миний үс жоохон хэцүүхэн байгаа шүү зэ. Тэгээд битгий тоогоорой. Яа тэгэл одоо малгай өмсөж үзүүлэх гээд байгаа болохоор энийг гэхдээ малгай гэхэд ч одоо хаашаа юм бэ? Ингээд. Хөргөн байгаа. Би энийг хөрх охины төрс өдрөөр өгнө гэд хадгалж байгаа юм. Одоо төрс өдөр нутахгүй болно. Чин дээр харуулаагүй л үү гэж ирсэн. Санахгүй байгаа болохоор чирээ тавиад ирсэн байна. Ийм үзүүр нь ийм wave-тэй. Нэг чи яалаа юунд зориулж нэхлээ. Ямар ч ийм хоёр утас байсан болохоор тэрэн дээр нь гой санагдаад ийм байгаад штэ. Тэрийг бас те ингэж өрчвөл те. Өдөр миний outfitтэй бол бүрэг өсөд ам шүү. Энийг ерөөсө харуулаагүй байгаа. Тэгээ энийг баг хаваагаас явж байгаа хүмүүнд л өгөхгүй бол нэг ямар сонирхгүй хаваач ямар халаа юм чаа. Энэ бол яг юм өвөл хавар зун намар болдог газарт хөрхөн ийм ногоон гой цэнхэр ийм хар өнгөний хослол тэгээд ингээд өмснө гэсэн үг шүү дээ. Нэмэрхүү харагдчих. Надад энэ өнгө нь гоё санагдаад байгаа энэ ногоон өнгө. Ийм нэг топ хийж исэн. Энэ зэ хүзүүгээр ингээд уйдаг. Тэгээд тэгтээ ингээд хамаагүй жижигхэн өөрийнхөө төсөөлж ирснээс аягүй жижигхэн хийсэн байхгүй юу. Тэгээд за ер нь бол болий. Энийг ингээд ийм гоё юм үүрдэг заяа. Цэцэг аваад өөрийнхөө ингээд цэцгийг ингээд дотор нь ингээд хийгээд тэгээ ингээ үүрээ явдаг. Амьд цэцгээ гэсэн үг шүү дээ. Ингээ өөрөө явдаг. Ийм хөрхөн цөөх болгоё гэж ботцсон байгаа. Тэгээд жоохон утас тутаад утасныхаа үлдэгдлүүдээр ингээ хийсэн ийм гоё өнгөтэй.
Эсвэл ингээ ханын чимэглэл болгосон ч болно ингээд. Өөдөө. Ийм ногоон өнгийг хараад тэгээд зүгээр шууд ширэг санаанд орсон байхгүй юу? Тэгээд би за ер нь ширэг юм алхаа гэж хийгээд өгч ийнэ. Тэгээд наад гэсэн чинь of course манай охичуудад тэгэхэд малгай өмсдөггүй ерөөс толгой дээр нэг юу ч байдгүй нэг юм толгой дээр юм тавиул гээл аваад шидчихдэг. Тэр нь одоо би тэгэл өөрөө аргалаа л өмссөн гэхин цаашаа өмсөг үлтэй зүгээр ингээд хөөхөн сонирхолтой малгай болохлоор хөгжилтэй байгаад дээ. Одоо дараагийн юм бол бас хайлайт юм шүү. Надад энэ утас зүгээр ганцхан ширхэг бүр маш бага хэмжээтэй байсан байхгүй юу. Тэгээ би ийм чихний дулаа цуулагч бид штэ. Ийм хийсэн. Ингээд нэг бол бүр хангалттай том хийсэн. Ингээд эхний стайл хийж өмсөх арга нь тийм заяа. Толгойд зүгээд гэж чихээ дарчин. Толгойн зулаагаар дарахгүй. Ийм. Тэгэнгүүт бас энэ ч амар хөөрхөн. Түрүүний миний харууладсан нэг зах махнууд байсан штэ. Тэр шиг ингээд нуглагдаад мөрөн дээр ингээд тохоод ингээ зах болчихно. Тэгээ хуцсан дээр ингээ жоохон чимхтэй. За өөр гэсэн чинь энэ бас энэ хөөрхөн юм хонхорхоод байгаад дээ юм аяг шиг тэгэнгүүт хуцнаасаа ингээд юпгний хэсгээс ингээ ууяад өмдөн дээр жинс өмдөн дээр те. Тэгээс ойр зургийн юм хумаас жоохон хийгээд. Нэм хөөрхөн. Ингээд стайл хийж болж байгаа. Тэгээ энэ бол надад 10-аас 10 таалагдчихаг. За шууд энэ дээрээ үргэлжлүүлээд нэг тайлж хар гэдэг. Энэ малгайг болохоор би шар, хар, ягаан, хар, бор, шар, бор ягаан гэсэн ийм өнгөний уусгалттай ийм том ийм дугуй малгайг монголчуудад кошик малгай гэж ярьдаг шүү дээ. Ийм малгайг би хул найздаа зориулаад хийж өгсөн. Ийм том бүр ингэж царайгч нуун заяа. No makeup, no problem гэдэг малгай. Ийм. Хөөе. Ингээд нэг харж таньж манихгүй юм шүү зүгээр зөрөөд өнгөрч мөнгөрүүл ингээд. Зүгээр хамар уруул хоёр л харагдана. Хамар уруулаар нь л таньжуулдаг л танихал. Ийм хөөрхөн. Надад бол өнгөнийх нь комбинашн нь таалагдж байгаа. Өстой гоё. Цэнхэр уулаан, цэнхэр ингээд уусаад ингээд ногоон руу ууссан ийм өнгөний хослолтой ийм алхаа байхгүй юу? Энэ бас нэлээд хөрхэн том тийм өнгөлөг. Энийг ингээд эргүүлээд өмсчих гэж болно. Ингээд. Миний үс ингээ бас юм жоохон арцгаар байгаа болохоор заримдаас малгай айгүй инээдтэй харагдаад байна. Ямар ч малгай өмссөн нөгөө forest camp шиг харагдаад байгаа байхгүй юу? За энэ бас нэг гүзээлцэгэндээ малгай нэгсэн. Би бүр өмнө нэг гүзээлцэгэндээ малгай нэгчээсэн шүү дээ. Нөгөө Матильдагаас inspiration авсан гэдэг эндээ юм нөхтэй. Тэгээд тэр малгайгаа юу явуулаад тэгээд дараа нь болохоор энэ малгайг найзынхаа охиныхын төрсөн өдөртөнд зориулаад тэгсэн байхгүй юу? Тэгээ одоо хүртэл өчтэй бол овгон төрсөн өдөр нь 12 сард. Өгнөө би өгнөхгүй. Угсаа өгнөгээ бүр ингээд дотор яваал гам өртлөө ингээд ухраа нь ингээд таарахгүй гэдэг шиг. Энэ болохоор түрүүний миний нэгсэн малгайнууд бүгдээрээ ер нь ийм өндөр багнаар нэгсэн бол энэ бол нэг юм маш жижиг юм чигчүү юм багнаар ингэж нэгсэн. Ийм яг юм хөрхөн юм гүзээлцгэн шиг юм малгай. Хөрхөн хастай. Хөрхөн харж байгаа. Муур малгай нэгсэн байгаа. Тэгээ энэ доотлолтой ийм хөрхөн төгсгөлтэй тэнг өмсчдөг. Надад бол угаасаа амар инээдтэй яг л чөтгөр шиг харагдаад байгаа юм шиг байна. Жохон эн чинь бараг л 3 настай хүүхдэд 3-аас 2-оос 4 настай хүүхд ч юм уу хүүхдүүдэд зориулсан малгай байхгүй юу. Өөр юу вэ? The one last thing. Би өмнө нь хизээж харуулж байгаагүй. Гэхдээ би нэг бүр маш өмнө нь нэгсэн ийм миний лабобу. Энэ лабобуг би нөгөө
яг анх лабубу гарч ирэл амар вайрал болоод тэгэл хүм болгон лабубутай болоод тэгээд яг ийм бор өнгө нөгөө нэг secret өнгө гэж мэгэл явдаг гэсэн шүү дээ. Тэр үед би лабубу авах гэсэн чинь арай л үндэ санагдаад за ер нь лабубу бол би яг өөртөө бол авахгүй байна. Бэлгэнд бол надад хүн бэлгэлэх юм бол би бол амар баярлна. Тэгээд ер нь л өөртөө нэгчи гэж бодоод тэгээ ийм буржгаар ийм ус агаад энийг нь энэ чинь бас нэг хэмжээ утас ахгүй юу? Энэ хэмжээ утсыг нь Amazon-оос захиад $8 захиад тэгээд нэг орой суугаад бараг 6 мургаан цаг нэгсэн болов тэгэж ийм хөөрхөн лабубутай болсон байдیں۔ Тэгээд гэхдээ энэ лабубугаа ерөөсөө яагаагүй гэрлүүгээ авч явж чадахгүй. Тийм болохоор заран. Тэгээ миний лабубуны ээжид нь болохоор одоо эндээ ийм инээсэн царайтай байгаа зү. Ингээм хөрхөн. Тэнгүүд энэ нь ингээд толгой нь ингээд гардаг байхгүй юу? Ингээд салаад тэнгүүдээ нөгөө талдаа ийм юутай. Ууралсан царайтай. Гэхдээ би тэрийг арай хийгээг байгаа. Тэрийг нь хийжүүл тэгээд би ууртай байна. Би хөрхөн ааштай байна. Ингээд нэг найз охтууд нь биний мэрчгээр нэг тэгдэг нэг ийм 8 жин амьдад идэх шээ. Тэдэрт амар ялгамаас тэгээд лабубугаараа тэгээд илэрхийлж чинь. Хөвчлээ бас. За энэ бол миний ингээм хамгийн сүүлийн зүйл байна. Тэгээд одоо би танаар тэрвэрээ таруулах уу. Ийм их юмыг нэг сараас эхлээд нэгсэн байна. Нэгсэн юмнуудаа харуулдаг энэ бичлэгтэй юм та байдаг. Тэгээд энэ бичлэгт маань дуртай хүмүүс зөндөг баярлаа. Тэгээд би энэ бичлэгээ хийгээл байх болно. Тэгтээ надад жоохон хугацаа хэрэгтэй байгаа. Нэг юм хийчих угаасаа л хугацаа шаарддаг болохоор тэгээд энэ бичлэгийг маань төвчээртэй гоё хүлээгээд тэгээд энэ бичлэгийг маань үзээд лайк дараад тэгээд анх удаа энэ бичлэгийг үзэж байгаа бол намайг бас Instagram дээр дагаарай. Би Instagram дээр бас нэгсэн юмнуудаа оруулдаг ийм бас өөр нэг Instagram-ийн пэйжтэй. Тэгээд энэ хоёрыг маань хамтдан дагаад гоё намайг дэмжиж өгөөрэй. Subscribe дараарай. Үнэхээр таалагдсан бол гоё комент хичээрэй. Би комент болгонд нь хариулах гэж хичээнэ. Тэгээд бас хамгийн гоё мэдээ маань болохоор би өнгөрсөн жил YouTube ингээд эхлүүлэхдээ 1000 subscriberтай болъё л гэж хэлсэн баг. Жил сэтгэлээ минь хариуд ингээд би 1000 subscriberтай болсон байна. За маш их баярлаа. Би бүр үнэхээр их баярлж байна. Би яг 1000 subscriberтай болсон өдрөө ингээд ийм скриншот хийгээд авсан байхгүй юу. Өөртөө итгэж чадахгүйсэн. Тэгээд намайг энэ хүртэл дэмжижсэн хүмүүс зөндөх баярлаа. Тэгээд би YouTube-ээс угаасаа явахгүй. Тэгээд ойртоо жоохон завгаа байгаа болохоор бичлэг баг оруулаад байгаа. Би зүгээр оруулаагүй бичээд авсан бичлэг зөндөө байгаа. Тэгээд Arizona-гийн талаар бас бичлэг оруулна. Тэгээд Arizona-д ямар хөвгтэй юм тохиолдсон бэ? Ямар мэдхэд илүүдэхгүй юмнууд байсан бэ гэд тэдрийг бас хуваалцтайгаа бичлэг хийн. Тэгээд энэ бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.